Сайн байцгаана уу? Аясгал үйл хөдлөх хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан соёлтой өнгөлөг хот буюу Сөөх подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин маань бол одоо сууц өмчлөгчдийн холбоо Хангар City 1 Сөөхийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат маань хүрэлцэн ирсэн байна. За ер нь бол би ингээд тантай ярилцах тухайгаа ингээд асуултуудаа бичсэн. Тэгсэн чинь бусад оролцогчдоос илүү хамгийн их надад ингээ асуултууд ч юм уу ингээд хоёулаа ингээд ярилцах зүйлсэд аюух гарч ирсэн. Тэгэхээр та ингээ өөрийгөө танилцуулаач. За сайн бацхан бүгдд нь энэ өдрийн минь төргий. Наваг Эрдэнэбат гэдэг би одоо Хангар City нэг сууц өмчлөгчтэй холбооны гүйцэтгэх захирлаар одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Танай хотхон ер нь хэдэн хүнтэй вэ? Ярмаг буюу одоо шинэ сургуулийн бүст үүсгэн байгуулагдсан. Одоо 4 жил болж байна. Одоо барилга маань баригдаад манай хотхон 314 өрхтэй. Оршин суугч нар сууц өмчлөгчдийн холбоотойгоо хэр уялдаж ажиллах ёстой байдığım бэ? Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг чинь одоо бас оршин суугчдартайгаа адилхан хэрэглэгч нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь оршин суугч нар нэг буруу ойлголт байдаг. Яг хөө мэдээ сууц өмчлөгчдийн холбоо нь өөрөө оршин суугчдын хурлаасаа үүсгэн байгуулагдаж, удирдах зөвлөх хяналтын зөвлөлөө байгуулад, гүйцэтгэх захирлаа томилоод энэ Сөөх гэдэг бүтэц маань өөрөө оршин суугчдын эрх ашигын төлөө тэдгээрийн тав тухыг хангахын төлөө ажилладаг байгууллага. Адилхан нөгөө талдаа бас оршин суугчдын нэг хэсэг. Сууц өмчлөгчдийн холбоо гэд хитрхийн нөгөө талдаа гаргаж ойлгоод байдаг нь энэ бас өөрөө ташаа ойлголт л доо. Сууц өмчлөгч маань өөрөө, оршин суугч маань өөрөө сууц өмчлөгчдийн холбооны гишүүн буюу Сөөх. Адилхан бид нар нэг бүрэлдэхүүн. Тэгтэл ерөөсөө энийг ойлгосон ойлголт ер нь их муутай байдаг. Буюу энэ тал дээр мэдлэг мэдээллийг иргэдэд ер нь өгдөг механизм одоо тийм мэдээллийн хэрэгслээр ер нь маш бага явдаг л да. Би тантай яг санал нэг байна л да. Оршин суугч нар ерөөхдөө ямар орон сууцнд амьдарч байгаагаас үл хамааран, зэрэглэл үл хамааран бүгд ойлгохыг хүсдэг хэсэг нэг бүлэг байгаа. Магадгүй одоо ингээд нэг 3-4 дахь удаага орон сууцаа сольж байгаа. Тийм орон сууцнд амьдраад үтцсэн хүмүүс бол арай өөр өнцгөөс хараад байгаа юм. Шив шинээр анх удаага орон сууцнд амьдарч байгаа хүмүүс бас ингээд өөрөөр хараад байгаа юм. Тэнгүүд залуу гэр бүлүүд бас арай өөрөөр хараад байгаа байхгүй. Тэгэхээр ингээ манад ингээд ийм Сөөхийг энэ сууц өмчлөгчдийн холбоог таниулсан одоо контент ч гэдэг юм уу. За ингээд нэг Сөөхийн дарга нарт дэмжлэг болсон ийм зүйл байдаггүй юм байна гэж би харсан. Тэгт яг үнэ. Угаасаа одоо зэрэглэл өөр одоо Улаанбаатар хот бол яг олон улсын жишгийг дагаад ерөөсө бүхэл төрлийн зэрэглэлийн орон сууцуд байгаа. Бүх оршин суугч нарт нь одоо миний авсан мэдээллээр тодорхой хэмжээний судалгаагаар ч юм уу бүх хотхон дээр одоо хорооллууд дээр оршин суугч нарын үзэл бодол тэр Сөөх рүү хандах хандлага бол яг тодорхой хэмжээгээр яг адилхан байгаа. Одоо магадгүй 1000 оршин суугчаас хэдэн гэдэг статистик судалгаа гаргах юм бол магадгүй яг адилхан өндөр зэрэглэлийн маш өндөр метр квадратанд одоо 6-7 сая төгрөгийн үнэтэй орон сууцны оршин суугчдын 100 оршин суугчаас тэднэ. Одоо магадгүй бүр хамгийн хамтхан сая хэдэн зуун метр квадратын үнэтэй оршин суугч нарын нийт оршин суугч нараас тэднэ гэсэн статистик хэрэг хийх юм бол ерөнхийдөө их ойролцоо харагдана. Буюу энэ дээр ерөөсөө энэ байр хотгоныхоо төлөө ажиллаж байгаа Сөөхийг харц ерөөсөө энэ ерөөсөө нийгэм даяараа нэг тийм одоо ямар ч ойлголтгүй яваад байна л гэж би хараад байт. Харин тий яг бид нар бас ингээд орон сууцны хотхон тий ингээд ийм төслүүд дээр бид нар ажилласан давхар бид нар зөвлөгөө өгдөг. Тэнгүүд 60% нь бол Сөөхтэй бол асуудалгүй төлбөрөө төлдөг. Тий мэдээж шаардлага тавьдаг. Тэгээд ингээд одоо хийж байгаа ажлыг үнэлдэг байгаад байгаа юм. Тэгээ тэрний дахиад нэмээд 20% нь одоо нэг хилтэй амтай. Тэг ингээл ийм асуудал байнга ярьж байдаг. Гэхдээ мөнгө төлдөг. Дахиад нэг 10% нь тий 10% нь одоо бүр маш их хэрүүл урал хийдэг. Тэг бас мөнгө төлдөггүй. 10% нь бүр огт хүлээн зөвшөөрдөг. Энэ зэрэглэл хамаарахгүй л. Яг зөв тий. Угсаа бас яг тэгж харагдаж байна. Би ч бас тодорхой хэмжээр одоо шин сүрчлийн бүс гэдэг утгаараа би одоо Ярмагт тодорхой хэмжээр нэлээд олон Сөөхүүдээс судалгаа одоо өөрийнхөө хэмжээнд хийж байгаа. Тэгэхэд бас яг өөрөө чинь хэлсэнтэй яг ижилхэн. Энэ дээр би одоо бас заримдаа гайхаж байна. Магадгүй урд нь орон сууцнд амьдарч үзээгүй юм шиг хандлага аягүй харагддаг. Саяхан яг өөрөө чинь хэлсэн 10% буюу ерөөсөө Сөөх гэдэг ямиг ерөөсөө байнгын одоо үзэн ядалтынхаа нэг номер дээр тавьсан. Ерөөсөө хизээш хүлээн зөвшөөрөхгүй тэр Сөөх дээр хэн ажиллах нь сонирн биш.
одоо бий байна уу хин нэгэн бат дор дулмаа байхын сонир биш. Ерөөсөө сөөх гэдэг бол одоо хамгийн одоо үзэн ядах ёстой субъект гэж ойлгоод байгаа шиг байна. Сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөл гэж төрийн бас байгууллага байгаа шүү дээ. Одоо нэг сөөхүүдийн одоо дээвэрнэ гэсэн үг шүү дээ, тий. Сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлөөс ямар дэмжлэг одоо сөөхүүдэд өгд юм бэ? Ер нь бол миний ойлгож байгаагаар миний туршлагаар харахад сууц өмчлөгчдийн холбоо нь бол магадгүй эрх хүрээнд бас хязгаарлагдмал байгаа байх. Буюу биднэрт бол хууль эрх зүйн талаар мэдлэг мэдээлэл олгох, альва одоо сөөхүүдэд тулгарч байгаа, барилгуудад тулгарч байгаа асуудлуудын талаар сургалт зохион байгуулах, семинар зохион байгуулах гэдэг ч юм уу. Ер нь бол төрөл бүрийн арга хэмжээ бол явуулдаг. Энд бол би тодорхой хэмжээгээр бол дажгүй ажилдаг гэж үздэг. Яг хөө мэдээж учир дутагдaltaй юм байгаа. Энэ нь дахиад магадгүй хууль эрх зүйн орчноосоо шалтгаалаад бас хязгаарлагдвал байгаа болов уу гэж үздэг. Сүүхийн шинчилсэн хууль, за тэгээ хуучин хууль, дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хууль гэдэг одоо бараг л нэлээд олон жил тэгэл тэр хуулийг чинь л барьж байгаа болохоор ингээ харж байсан л да. Тийм тэгээ тэр хуулийн дээр бол одоо бас нэг талаараа тийм бас муу хууль бас биш юм шиг санагддаг байхгүй юу? Тийм. Уг нь бол гайгүй. Тийм. Тэгэхдээ бид нар зайлшгүй шинжлэх шаардлагатай болцсон. Магадгүй зарим хуулиудтай уялдаа муутай болчдөг. Ерөнхийдөө манайд бас тодорхой хэмжээр угаасаа бүхэл салбар дээр тийм байгаа байх. Хууль хоорондын уялдаа муутай. Дээрэс нь сүүхийн тухай хууль нь л одоо орчин үеийн жишгээд агаад хүссэн үсээгөө зайлшгүй шинжлэхдэх шаардлагатай болчиход байгаа. Магадгүй энэ шинээр хэлцүүлэгдэж байгаа хууль бол ерөнхийдөө ойрын хугацаанд батлагдах байлгүй. Одоо энийг бол би бушуухан батлагдаасай л гэж хүлээж байна л да. Тодорхой хэмжээр өнөөдөр сөөхүүдэд тулгараад байгаа хүндрэлүүдийг засах нэг тийм эвтэйхэн боломжуудыг би үүсгэж гин гэж хараад байна. Нөгөө талаараа бас сөөхөд тавигдах шаардлагууд өндөрсөж байгаа гэж харж байна. Удирдлагын чанартай гэдэг юм уу? Үзлэг шалгалт хийгээд сертификатжуулаад явд юм бил шүү дээ, тий. Хилдэ нэг удаа сөөхөд үзлэг шалгалт хийж одоо алтан бичгийн бичиг баримт бүртгэл, санхүүгийн бүртгэл эдгэрийг шалгаж одоо бас тодорхой хэмжээр оноо өгж явдаг л та. Тэр нөгөө нэг хог хаягдлын тухай нэг яг нэг хороодуудад ч үлээ дүүргүүдэд нэг арга хэмжээ зохион байгуулсан. Тэр айгу үр дүнтэй болсон. Тэгсэн тий. Тэгэхээр уг нь бол энэ манай сүхүүд бол уг нь ингээд ийм хийх чадамжтай тий. Ингээд ийм хүсвэл бас уг нь болж байгаа байхгүй тий. Сөөх гэдэг маань урд нь магадгүй иргэдийн мэдлэг мэдээлэл их дутмаг байсан байх. Магадгүй эн чинь нийгмийн хөгжилтэйгээс бас уялдаатай байх гэж би хараад байгаа. Өнөөдөр сөөх гэдэг нэр одоо магадгүй маш олон хүмүүсийн чихэнд хүрдэг. Тодорхой хэмжээр энэ талаар хүмүүст мэдлэг мэдээлэлтэй болж байгаа. Хуучны сөөх гэхээр альва нэг тэтгэврийн насны хин нэгэн хүн дураараа мөнгөний нийт шамшигдуулаад гараа явьчдаг гэж хараад идэг цөөн тооны бүлэг бол бай л дээ одоо. Одоо бол энэ сөөх гэдэг байгууллагыг бас тодорхой хэмжээр удирдах байгаа хүмүүсүүд бол залуужж гин, тодорхой хэмжээр өөрсдөө боловсруулж гин. Бас эн чинь ёс зүйн асуудалч хүртэл бас сайжирч гин. Ерөнхийдөө бол би энийг бол тун гайгүй гэж хараад байна бас. Нийтдээ Улаанбаатар хотын 1474 сөөхөөс гээд би төвөрлээд 151 сөөхийг гаргаад сонгоод тэгээд нэг 20-д нуулзалт хийгээд явсан. Тийм. Тэг яг ямар асуудал тулгардаг вэ? Та хэдэд те. Тэгээд ийм зовлон жаргалыг ингээд сонсоод ингээд явж исэн байхгүй. Тэгэхэд бол яг таны хэлсэн зөв ингээд үнэн байлээ. Ингээд айгүй олон залуу хүмүүс байдаг болсон мөлий. Гэхдээ тэр хүмүүс бас жоохон ингээд хэцүү байна гэд. Тийм. Тэгж яриа да. Зовлон бол одоо энэ 1600 орчим гарантай сөөх байгаа. Энэ сөөхүүдийн маш олон дарга нартай би уулзж байсан. Бидний зовлон яг нэг ижил. Бас л нөгөө юу гэхээр сөөх гэдэг маань бидний мөнгийг иддэг, буруу зарцуулдаг хүн мэтэр хардаг масс маш их байгаад байгаа. Тэгтэл сөөхийн төлбөрийг батлах маань өөрөө бас тохиол одоо өнөөдөр нийгмийн эдийн засгийн байдал ямар байлаа. Сөөхийн төлбөрийг батлах гэхээр энэ маань маш их танагдаж дөнгөж нэг юм зардалтай хүрэх одоо нэмэлтээр тогтчлт хийх одоо хуримтлал үүсэх боломжоор их хомсоор сөөхийн төлбөр батлагдж байгаа. Энэтэй ч уялдаад ажилчдын цалин, удирдлагын цалин хүртэл маш доогуур ороод ирнэ. За яг энэ би одоо өнөөдөр сөөхийн дарга хийж байгаа энэ залуучуудыг бол би бас тодорхой хэмжээгээр шүглүүлэгч нар гэж хэлмэр санагдтыг. Энд чинь тодорхой хэмжээгээр маш олон хүний өмнөөс би энэ хариуцлагыг чинь үүрээд явъя гэсэн иргэний зоригоо гаргаж явж байгаа. Учираас энэ залуучуудыг би бас ойлгож хүлээж аваасаа энэ залуучуудыг бас нийгэмд бас жоохон таниулаасаа энэ ер нь сөөхийн удирдлага гэж хинбэ гэдгийг одоо энэ нийгэмд бас ойлгуулж өгөхөс
ийм контент мэдээллийн хэрэгслэр маш сайн яваасаа гэж хүсдэг. Үндсэндээ сүүхийн дарга бол одоо зарим хүмүүс бол зарц боол гэж хардаг л да. Угаасаа яг тиймэрхүү ажлыг хийдэг. Ер нь бүхий л ажлуудыг хийдэг. Одоо гэдэг би жишээ нь 3 жилийн хугацаанд зас урчин, гагн урчин, цахилгаанчин, сантехник, лифтчин, за тэгээд цагдаа, сэтгэл судлаач, гэр бүл судлаач гэдээ би маш олон талын ингээд өөрийгөө боловсруулж эхэлж ийн л да. Бас нэг талаараа би энэ ажлыг хийснээр айгүй олон талын мэдлэгийг өөртөө бий болгож ийн. Мөн дээрэс нь энэ Монголын нийгэм маань ямар болцсон юм бэ? Энэ монгол хүмүүс гэдэг маань хэн болоод байгаа юм бэ гэдгийг л маш олон удаа харж байна. Энэ бол үнэхээр жоохон харамсалтай харагддаг. Энэ монголчуудын ёс зүй, ухамсар, хандлага, за тэгээд аливаа мэдээлэлд ямар ч тийм цензургүйгээр орох, аливаа цуурхалд автах, тэгээд чихэндээ наалцсан тэр нэг юмыг нь өөрийнхоороо мушгиж бусд руу дайралт хийх, буюу өөрийгөө дандаа нэг тийм өндөрт өргөх, би хэрэглэгч хаан гэдэг эго өндөртөө яваад байдаг. Энэ сөөхтөр бол хамгийн түрүү илэрдэг асуудал. Ер нь бол яг тэгдэг. Одоо манай гэрт жишээ нь дураар дайрч орж ирэх. Сөөхөн дарга гэхээр таны ажил чи 24-48. Угаасаа 24-48. Утас бол хизэж хаах ирэх байхгүй. Юу гэхээр хааны газар ус алдна магадгүй, эсвэл лифтэнд хунгацна. За тэгтэл эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой оронтой нь сөөхтөр батлагддаггүй. Дахиад нөгөө сөөхөн төлбөртөө уялдаад хамгийн хямд байлгахыг хүсдэг. Сөөхөн төлбөр. Би ямар санд хэлдэг зүгээр одоо юу рестораны шүлний мөнгө хөрөхгүй төлбөр төлчхөөд бифштексний одоо стейкний тийм үйлчлэг нэхэд идэг л да. Энэ өөрөө тийм ямар ч тийм боломжгүй. Гэхдээ одоо яг бидэд ер нь боломжоор тэгэл яллахаар л болох гэдэл зүтгэж байгаа ийм бас нэг төвчээлэгч нар юм болоо да. Энэ ХХК болоод ч юм уу тий одоо ингээд таны ингээд хурааж байгаа тухай одоо энэ 3 жилийн хугацааны туршлага тий байна штэ. Тэгэхээр энийг ингээд яг юм бизнес болгож харвал энэ сүүхийн дараа нарт ингээд үнэхээр ил тод байж болно штэ тэр чинь тий. Тийм байдлаар нь хөгжүүлүүл яасан гэж бодоод байгаа байхгүй ингээд юм бүсчилсэн. Яг зөв. Бүсчилсэн байдлаар одоо юу гэдэг бас л дахиад нөгөө монголчуудын асуудал үүсэж байгаа. Энэ дэр жалга довны үздэг нэг муухай үзэл байдаг. Хотхон болгон сөөхтэй байх хэвээр. Магадгүй байшин болгон сөөхтэй байх хэвээр. Нэг хотхны 3 байшин байхад нэг нь би тусдаа сөөх байгуулна гэдэг хэсэг хүмүүс явж байдаг. Угаасаа юм боломжгүй байхгүй юу? Энд чинь өөрөө маш их маргааныг бий болгоно. Тэгэхээр ер нь бол магадгүй олон улсын жишг нь өөрийн чинь саяын хэлсэн л үү явж байгаа. Хөрцөн байгаа. Монголчууд бас Улаанбаатарчууд бас бид нар яг тэр лүү явж байгаа. Тэгэхээр бүсчилсэн байдлаар хотхон болгонд нэг тийм чадвартай чадваргүй нь мэддэхгүй сөөхөн дарга удирдлага байхаасаа илүү нэгдсэн одоо мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх нь бас зөв. Тэгвэл өнөөдрийн хууль эрх зүйн нөхцөл биднэрт тийм боломж байхгүй байна. Тэгэхээр өөрийн чинь хэлээд байгаа тэр бүсчилсэн дээр нэг ХХК яваад ажил үйлчлэгийг яг нь сөөхөн ажил үйлчлэгийг явуулна гэх юм бол өнөөдөр бол боломжгүй л дээ тийм ээ. Яг юу вэ гэхээр сөөх маань одоо тухайн иргэний өөрийнх нь нийт хөрөнгийн үн цэнийг хадгалах үүрэг бүхий байгууллага, ашигын төлөө бус байгууллага гэж тодорхойлогдож байгаа. Тэгэхээр сөөх нь байгууллагахдаа мэдээж оршин суугчдын хурлын хуулийнхаа дагуу хийгээд удирдах зүйл хяналтын зөвлөлд томилоод удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох уу эсвэл чадамж бүхий эргээд хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн байгууллагыг сонгох уу гэдэг нь бол одоо хуулийн хувьд нээлттэй байгаа шүү дээ. Энэ дээр одоо бас дахиад нөгөө сөөхөн тухай хууль байна уу, холбогдох хуулиуд дээр ямар шуган хэмжээний одоо боломжуудыг нээгж өгөх вэ гэж л бодоод байна л да. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн хувьд бид нар тийм боломжгүй байгаа байхгүй юу? Та түрүү их гоё үг хэллээ л дээ. Би бас яг тантай санал нэг байгаа юу гэхээр одоо ингээд ийм залуучууд үйл хөдлөх хөрөнгийнхаа бас нэг талаараа өөрийнхөө худалдаж авсан хөрөнгийн үн цэнийг хадгалж хамгаалахын тулд одоо тэр сайн дураараа тэр сөөхийн дарга гэдэг ажлыг хийж штэ нэг талаасаа. Үнэхээр тэд нар түүчилэгч нар яг тэгжээж эднэр ойлгож эхэлж байгаа байхгүй. Эднэр чинь бараг л ингээл харилцаа холбоогоо ингээл зөв шийдвэрлсэн байхад энэ сөөхийн ажил гэдэг чинь уг нь бол боломжтой юм биш тэгээд залуучуудтай уулзж хахад бас яг тийм хандлага илэрч ирсэн. Хөрөнгийн үн цэн гэдэг зүйлд энэ сууц өмсөгчдийн холбооны менежмент чухал юмаа гэдэг зүйлийг би ойлгуулахыг хүсэж байгаа. Иргэн болгон та сөөхийнхаа гишүүн нь та заавал өөрөө оролцож чадахгүй байгаа бол тэр удирдах зөвлөл гэдэг хэсэг бүлэг одоо гишүүд нь штэ илүү нөлөөтэй хүмүүстэй
тий нөлөөлөлтөй байгаа түүчээлээд ингээд төрүүлээд гараад ирсэн залуучууд шүү дээ. Тэр хүмүүсийнхаа одоо өөрөө тэр одоо хийж чадахгүй бол тэр ажиллаж байгаа хүмүүстэй хүндлэх хэрэгтэй. Тэгээ баталсан тарифыг нь дагаж мөрдөх ёстой. Төлбөрийнхаа хуваарийн дагуу төлөх ёстой. Тэгээ одоо магадгүй ингээд ийм нийтийн одоо тэр субботник хийвэл гарч ирээд хийх ёстой, ажиллах ёстой ч гэх юм уу те. Тийм нөгөө юм нөлөөллийн ажлуудыг л хийхийг аяг хүсэж байгаа. Одоо би заримдаа боддгийн коммунизмоос магадгүй ганц нэг юм аягүй сайн юм тал байж. Би өнөөдөр хороо дүүргээс зохион байгуулагдж байгаа бүх нийтийн цэвэрлэгээ гэхэд оршин суугч нар ямар үүднээс хардаг вэ гэхээр би сөөхөд төлбөр төлцсөн. Сөөх бидний өмнөөс цэвэрлэх ёстой гэж байгаа. За тэгтэл манайх шиг магадгүй цөөхөн хотгонтой айлд 3 хүн үйлчлэгч, 4 хүн үйлчлэгч маань тэр том талбайг яг субботникийн хэмжээнд цэвэрлэх бол хэцүү болчихж байгаа. Ер нь сөөх гэдэг байгууллага одоо жишээ нь манай хотгон дээр ихэд 3 жилийн дотор болоход одоо өнөөдрийн байдлаар тухайн хотгонд өөрчлөгч юм юу ч байхгүй. Өөрчлөгч юм юу ч байхгүй. Сан та үүсгэж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. За яг зөв. Угаасаа хуримтлал үүсгэх боломжгүй болчихж байгаа. Хуримтлалын сан гэж бүр албаар ингээ хасаад байх юм. Одоо энийг боловсруулах. Шинэ байран дээр хуримтлал байна гэж юу байсан гэж нэг харж байгаа. Хоёрдугаарт нь шинэ байран дээр засвар хийнэ гэж байхгүй шүү дээ. Эний чинь барилгын компани 4 жил хариуцдаг гэж ойлгоод байгаа. Энэ бас дахиад нөгөө барилгын тухай хуулийн зүйл заалтыг яагаад иргэд оршин суугч нарт таниулахгүй байгаа юм бэ? Би энийг одоо зөндөө хэлдэг. Барилгын тухай хуулийн тэдэд ийм заалттай байгаа. Сүүгийн тухай хуульд ийм байна. За ашиглалтын бус эвдэрлийг барилгын компани 4 жилийн хугацаанд хариуцнаа. Ашиглалтын эвдэрлийг оршин суугч нарын гаргасан эвдэрлэгж ойлгох ёстой. Буюу энийг сөөх хариуцнаа. Энийг бид нар засвар тогтчлтын мөнгнөөс гаргаад хийж яана гэхээр ойлгохгүй байгаа. Энэ барилгын компани хийх гэж нэг мушгиж үзэж байна. Нөгөө талдаа сөөх би түрүүн ярьлаа шүү дээ. Байр хотхон маань ямар ч өөрчлөлтгүй явж байна гэж байгаа. За яг би тодорхой хэмжээр нэмэлтээр нэг хэд 3 юм хийсэн баг. Ер нь хөвчлэн хүмүүс хүний хийсэн юмыг харддаг юм. Хийгээгүйг нь хараад идэв. За хийсэн юм буюу өнөөдөр ямар ч өөрчлөлтгүй байна гэдэг ч юм юу гэж хэлэгдэх гээд байна вэ гэхээр эвдрэл гэмтлүүд цаг хугацаанд засагдаад байна гэсэн санааг би хэлэх гээд байгаа юм. Энэ 300 айлын 1000 орчим хүн энэ хаалга, үүд, лифт одоо юу гэдгийг бүх л энэ хөдөлж байгаа юмнуудыг бүгдийг өдөрт хэдэн зуун удаа эвдэлж хэмгэлж байгаа. Магадгүй тэр эвдэрж байгаа юм болгоныг бид нар цаг хугацаанд нь янзлаад байхаар энд ч маш их хөрөнгө зарцуулж байгаа шүү дээ. Энийг хийгээд байгаа. Тэгтэл энэ нь өөрчлөлт авчрахгүй байна. Бид нар өшөө гоё юм наах ёстой гэж хүлээлт байгаад байдаг. Тэгтэл өшөө наах юм нь хийх боломж байхгүй. Арай гэж эвдэрлээ засаад бид нар өнөөдөр яг хэвэнд нь бариад яваад байна. Энийг л бас олж харах ёстой юм шүү л. Урсгал засвар. Тэгтээ бас магадлалшгүй ажил. Буюу маш том эвдэрлийг хин нэг нь одоо магадгүй камерт өртөхгүйгээр ч юм уу камераар шүүх боломжгүйгээр эвдэрлүүд үүсчихэж байгаа. Одоо магадгүй нэг хүний 7 хоногийн өмнө үүсгэсэн асуудал нь 7 хоногийн дараа эвдрэнгүүт 7 хоногийн дараа нөгөө магадгүй гаражийн хаалга ч юм уу лифт ч маш өндөр өртөг зарцуулагддаг эвдэрлүүд 7 хоногийн өмнө магадгүй 14 хоногийн өмнө ч юм уу нэг эвдэрлийг үүсгэсэн байхад өнөөх нь 14 хоногт ашиглагдж хагаад 14 хоногийн дараа эвдэрх зүг зүгээр явж байгаа зогсчдаг. Буюу эвдрэл үүсэнгүүд өнөөх нь үзэж шалгаад онцлоод засварлуулахын тулд маш өндөр өртөг зарцуулагддаг. Энийг нь хин нэгэн тохох боломжгүй болчихж байгаа. Би одоо ингэ бүх аппликейшнуудыг судлаад үзлээ л дээ. Тэгэхээр яг энэ хөрөнгийн менежментийн аппликейшн ерөөхдөө байхгүй юм байна гэж харж. Зөвхөн төлбөр төлүүлдэг л аппликейшн байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хөрөнгийн менежмент гэдэг маань өөрөө цаана нь хийж байгаа ажлыг бас хүнд илэрхийлж байгаа, тайлгнаж байгаа нэг юм чухал систем байгаад байна шүү дээ. Сөөх гэдэг чинь өөрөө систем шүү дээ. Энэ чинь бараг компани л ажиллаж шүү дээ энэ чинь. Тэг гүйцэтгэх захиралтай нэгтлэн байна, ажилчин одоо тэг хүмүүс байна. Тэгээ эдгээр чинь ингээд арга хэмжээ зохион байгуулна, нийгмийн даатгалын шимтгэл төлж гин тий. Энд чинь ингээд компани байгаа байхгүй. Тэгэхээр энэ компани ажлыг бас ингээд тодорхой хэмжээнд ингээд үн оруулах зүйл бас байх хэрэгтэй юм байна. Үн цэнийг оруулах хэрэгтэй. Бид нэр ингээд тэр ажлыг хийх хэрэгтэй байна гэж би хараад байгаа л да. Тэгэхээр одоо жишээ нь би тэр юу гэж би нэг аппликейшн түрүүн танд ярьсан шүү дээ тий. Тэр аппликейшн дээр чинь би юу гэж оруулсан бэ гэхээр хотхон болгоны хөрөнгийн үнэлгээг би оруулж өгч байгаа байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн. За одоо жишээ нь 300 айлтай танах хотхон тийм үү. Дундын өмчлөлийн хөрөнгө нь хэд байх юм? Тэрэнд чинь дээвэр орж ийн, фасад орж ийн, шатны онгол орж ийн, лифт орж ийн, тий. Тэнгүүд коридор орж ийн, тэнгүүд гадна тоглоомын талбай орж ийн. Гэт тэнгүүд тэр маш олон тэрбум төгрөгийн хөрөнгийг удирдах байгаа байхгүй сүүхийн дарга гэдэг юм чинь. Тий. Тэгэхээр тэр хөрөнгүүдийг жишээ нь би тэр оршин суугч нарт би жигсаалтаар нь гаргаж өгмөр санагдаад байгаа байхгүй. Та нар
3 тэрбум төгрөгийн хөрөнгийг бид нар удирдах байна. Илэгдэл хорогдол одоо тий энэ болгон чинь ашигтай тий одоо тэр юу гэдэг үр өгөөжтэй урт хугацаанд эвдэрл хэмхэрлгүй байх зүйлийг сөөх гэдэг зүйл хариуцаад байна гэдгийг би харуулмаар байгаа байхгүй юу? Бид нар ийм хоорондын харилцаа уялдаа байхгүй болчиход байгаа. Айлын метр квадратын гэхээр одоо оршин суугчнаар зөвхөн өөрийнхөө хараад байдаг. Өөрийнхөө байрны одоо гэдэг өөрийнх нь тухайн эзэмшдэг метр квадратын үнэ гэж хараад байдаг. За яг энэний үнийг сөөх барих ёстой гэж ойлгоод байдаг. А тэгтэл наанан саяын өөрөчөө хийсэн тэр 3 тэрбум орчим буюу нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн үнэлгээ нь өөрөө магадгүй 3 4 тэрбум боллоо тохиолдолд энэ хоёр чинь хоорондоо яг адилхан уялдаатай хэд байхгүй юу тийм ээ хоорондоо шууд уялдаатай. Энэ 3 тэрбум төгрөгийн үнц нь дээшээ болж ивэл цаана байгаа тэр айлын 60 метр квадратын үнд өгснө гэсэн санаа тийм. Тэгэхээр энэ 3 тэрбум төгрөг буюу өөдөл хайл үүднээсээ гэдэг шиг үүднийхээ асуудлуудыг шийдэх дээр хөрөнгө гаргаж чадахгүй. Хэдхэн төгрөгийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг чинь одоо нөгөө хүмүүсүүдийн хилээд байгаа миний байрны метр квадратын үнийг та нар унгаад байна гэдэг чинь одоо ингээд бас хоорондоо уялдахгүй болчиход байна шүү дээ тийм ээ. Хөрөнгийн үн цэнэ хадгалъя гэвэл үнэгүй байж болохгүй гэдэг зүйлийг л би хэлэх гээд байна. Би энэ сөөхөн дарга хийж байгаа өнөөдрийн залуучуудыг за яг хүн болгон л тодорхой хэмжээр туршлагач нь л та яванда мэдээж хүн болгон сөөхөн дарга болох чадвартай төрөөгүй шүү дээ. Энд чинь өөрөө маш их чадварыг шаарддаг юм байна. Хүний сэтгэл зүг мэдрэх, маш олон дайралт, ачааллыг дааж сурах. Одоо үгүй бүхэл төрлийн хандлагууд дээр хариу реакц үзүүлэх чадвартай. Тийм болох чадварыг суулгах хэвээр ийм ажил мэргэжил байна л да. Тэгэхээр энэ хийж байгаа залуучуудыг одоо үгдэнд зүгээр би бас дахиад давтаад хэлмээр санагдаад байгаа. Маш их зориг гаргаад хийгээд эхэлж байгаа. Энэ хүмүүсүүдийг бас нэг жаахан хүндлээсэй. Энэ хүмүүсүүд чинь аргаа барсандаа энэ ажлыг хийж байгаа юм биш. Энэ амьдарч байгаа байр хотхоно өөдөн татаад сайхан болгох чи энийг би яаж жагаад чадах гэд үзье гэсэн сэтгэлээр орж байгаа ажлыг яагаад тэгж муухай харлуулж лоорчин төлөгчнөр нь дуудаж идэж уух гэж байгаа шуналтайгаар нь дуудаж харлуулах гэж хараад байгаа юм. Оролдоод байгаа юм бэ. Энийг чинь хүмүүс сэтгэлээрээ хийгээд бас эн чинь маш их иргэний зориг байхгүй юу. Тэд нар мэдлэг чадваргүйдээ биш. Зүгээр л байр хотхоно өөдөн татъя. Энэ олон оршин суугч нарын өмнө би гоё юм хийж бүтээе гэсэн гоё хүсэл эрмэлзэлтэй орж ирж байгаа хүнийг ерөөсөө янз бүрээр доош нь дарсаар байгаа л халдаг. Тэгэхээр энэ сүүх тийм. Тэгэхээр нөгөө сүүхийн даргын буюу сүүхийн даргын болсон хүчний дутагдалд ороод эхэлж байна л да. Сая өөрчлөн тийм мэдээлүүд маш хэрлэгдэж штэ. Дээрээс нь сүүхийн үйлчлэгч нарыг бүгдээр оршин суугч нар зарц боол бүр хамгийн нийгмийн адгийн навшаар гэж хардаг. Байнгын дээрлэх нь доромжлол нь хин дуртай нь одоо дарамтлал нь. Тэгэхээр сүүхийн үйлчлэгчийг хийх хүн хүртэл олохгой болчдөг. Тэгэнгүүт нөгөө сүүхийн үйлчлэгчийн бас эрэлт маш их үүсчдэг. Одоо ер нь баг хотхон болгонд уулзалт хийж байгаа хүн болгонд одоо яг үнийг хэлэхэд одоо саамжлаас хүн хүртэл авахгүй байна гэж. Тий. Саамшил гэдэг маань одоо түг энэ ажилчдын цалин нэмэгдсэн. За саамшлын цалин манайхыг бодвол яг хэрэг өдөр болгон ажилтгаар бодох юм бол манай өнөөдрийн сүүхэдийн ажилчдад өгдөг цалингаас 3 дахин их өндөр. Тийм ээ. Үндсэндээ тэр хүн ажлаа яг өдөр болгон хийх юм бол 3 сая төгрөг бол өлхөн олчих боломжтой ажил. Энэ маань өөрөө бидний хувьд маш том өрсөлдөгч болж байгаа. Адилхан тэр хүн саамшил дээр очиод өдрийн 100 мянган төгрөг авахдаа тэнд нэг очиод сүүхийн үйлчлэгчийн ажилдаа ойролцоо ажлыг хийчихэж байгаа. Би тэгэхээр өнөөдөр энэ сүүхийн үйлчлэгчийг хийж байгаа өөрийнхөө ажилчдаа би маш их баярлдаг. Юу гэхээр энэ хүмүүсүүд байгаад бидний хооронд гоё найрсаг харилцаа, уялдаа холбоо үүснээр энэ хүмүүсүүд ингээд ажлыг хийж явж байгаа. Би энэ хүмүүсүүдийн цалинг болж өгвөл яаж нэмэх вэ? Ямар боломж байна вэ? Энэ болгоны би аль болохоор олж харахыг бодож, аль болохоор би цалингийн нэмхийг боддог. Тэгээд альва баяр ёслол болно. Зовлон жаргал болно. Энэ болгон дээр тодорхой хэмжээгээр би урамшуулал тийм яг л байгуулгын хэмжээ. Тэгтэл энийг магадгүй хин нэг нь өвчин хавчин тусах одоо үхэл хацал тохиолдох шагнал урамшуул гарах магадгүй шинэ жил цагаан сарыг ч юм уу ингээ бид нар хамт олоноор тэмдэглэх ёстой. Тэгтэл энэ төсөв маань нөгөө сүүхийн төсөвдөө суугаагүй. Бид нар магадгүй ингээд хамт олоноор шинэ жил тэмдэглэжтэй гэх юм бол та нар яах гэж яхаараа баярлалтай та нар. Та нар ер нь юу хийсэн гэж баярлалтай. Ийм мохо хандлагаар хандахаар энэ салбар дээр ч ажиллах хүний тав багасаад байна. Би иргэдэд оршин суугчдад хэлмээр санагдтыг. Өөрсдөө
гадуур дотор яваад 6 цингэл хоолунд идэхдээ нэг 50 төгрөг 100 төгрөг ер нь хармалдаггүй шүү дээ. Энэ нь магадгүй сарда хэдэн удаа тийм зардалд мөнгө зарцуулдаг би мэдэхгүй байна. Тэгтэл энэ байр хотхны чинь үйл хөдлөх хөрөнгийн чинь үн цэнийг нэмэх гэж явж байгаа энэ хамт олныг яагаад ядаж үнэлэхгүй байгаа. Хоёрдугаарт нь яагаад энэ хамт олноос гаргаж ирж байгаа энэ үндэслэл бүхий тооцооллыг яагаад хүлэмжшэрхгүй байгаа. Энийг та бүхэн дахиад нэг эргэж хараач гэж хүсмээр санагдаад байна. Энийг одоо төр засгаас юм уу магадгүй төрийн бус байгууллагуудаас ч юм уу энэ сөөхөн дээд зөвлөөс ч гэсэн энэ асуудал дээр одоо иргэд оршин суугч нар руугаа хандсан мэдлэг мэдээллийг соён гээгэрүүлэх ажлыг маш сайн хийгээсэй л гэж би хүсэж байна. Би өөрөө бас тэгж харсан. Одоо энийг ингээд ийм зэрэглэл үл хамааран гэж биелээд байгаа. Бүхэл Монгол улсын иргэдэд энэ хэрэгтэй байгаа юм байна гэж харсан учраас одоо энэ подкастыг хийж байгаа. Бүгдээр л гоё амьдрмаар санагдаад байгаа юм. Тэгэхдээ бүгдээрээ одоо хүний нүднээс далдуур нөгөө өөрийнхөө одоо өөдөөс хараад ярихдаа бид нар амар гоё соёлтой байх ёстой, ингэх ёстой, ийм байх ёстой гэж ярьж байгаа боловч хүний нүднээс далдуур нөгөө соёлгүй үйлдэлүүдээ хүн болгон гаргаад байна. За хүн болгон гэж арай хэлж болохгүй байх. Ихэнх нь. Тэгэхээр одоо юм эвд чимхлэх юм уу, магадгүй хог тарих ч гэдэг юм. Эндгээр асуудал дээр нь бид нар зөрүүлээ шаардлага тавихаар би тэгээгүй л гэж ярьдаг. Бүгдээрээ гоё тийм гоё инхийн цагаан тагтай чадахгүй боломжгүй. Инхийн цагаан тагтай болж хувирдаг. Одоо үндсэндээ нохоо муурны асуудалч байдаг л да. Нохоо муураа ингээд бас нэг жоохон учиртайхан байлгаач бити хоцуулаа. За яг хоцуулахыг ч одоо хориход хэцүү баг. Дээрэс нь одоо энэ гадуур дотор бааж шилжиж байгаа асуудал дээр нь араас нь ингээд гялгууртаар аваад явчаач гэхэр үгүй. Манай нохоо битүү бүхстэй. Тэгээ хүн болгоны нохоо битүү бүхстэй. Тэгсэн мөртлөө манай байшингийн гадуур нохооны баастай. Тэгэхээр хаанаас тэр нохоонууд нь гарч ирж бааж шигээд идэг. Ингэж улаанцсан худлаа ичүүр сонжиргүй худлаа ярьж болохгүй байхгүй юу? Бүгд шударгал байх хэрэгтэй байхгүй юу? Сөөхөөс шударга байхыг шаарддаг. Сөөх одоо өнөөдөр аюу тийм нээлттэй байгууллага болчиход байна шүү дээ. Юу гэхээр бүх л төрлийн хяналтын байгууллагууд нь ажиллаж байна. Иргэд оршин суугч нар нь өөрсдөө байнга хянах боломжтой байна. Бидний санхүү жижигхэн хэмжээнд эргэлдэж байна. Энэ тайлангаа тавихаар банкны хуулгыг үзүүлэх гэж байгаа. Би банкны хуулганаас гадна тайлан үзүүлээд байгаа юм. Одоо гэдэг нь банкны хуулганаас зөрөх тайланг би танилцуулаад байгаа юм. Чинь ийм анхан шатны ойлголтгүй. Тийм ээ. Тэгээд одоо гэдэг нь альва хурал цуглаан болохоор хурж яриад ирэхгүй. Тэгсэн мөртлөө магадгүй оршин суугч нарын чатан дээр маш их юм ярина. Сөөхийг харлуулах ямарваа нэгэн боломжтой сэдв гарч ирэх юм бол нийлж орж ирээ балбдаг. Хэсэг бүлэг хүмүүс үнэхээр харамсалтай, дэндүү гонигтай. Нүүр тулаад юм ярьж чадахгүй. Өөдөөс хараад энэ асуудал чинь яагаад ингэж доголдоод байгаа юм бэ? Энэ асуудлын учир шалтгаан юу вэ гэдгийг олж мэдхийг хүсэхгүй. Тэгэхгүй мэдхгүйгээр өөрийнхөө хар ухаанаар энэ чинь нэм байх ёстой. Эний чинь сүмбэр уул гэдэг. Гэж яагаад нөгөө өөрийнхөө ойлгоогүй өнцгөөсөө дайраад тэр өнцгөө тулах гэж их оролдоод байдаг. Ийм оршин суугч нар маш их байдаг. Энэ чинь өөрөө маш их бухимдал буюу ингээд бидний хооронд хагаралтай нэг үүсгдэг. Сөөхийг ойлгодгүй ч юм уу түрүүн өөрөө хэлсэн шүү дээ. Нэг айхтар ойлгоод одоо чатанд идэвхтэй байдгүй, Facebook групп мэдээлэлд нэх оролцдог, хуралд оролцдог тийм саарл давхарга байгаа. Улс төртэй ч яг адилхан. Хаашаал бол хаашаа гуйх магадaltaй. Тэгтэл олон нийтийн чатанд тийм сөргөр асуудалд ханддаг хүмүүсүүдийн мэдээллийг олж харангуйтаа нөгөө саарл давхарга маань сөрөг тал руу орж байна. Энэ чинь өөрөө сөөхөн төлбөр төлөлтөд уялдчихна. Сөөхөн төлбөр төлөлт доголдоод эхлэх юм бол сөөх үйл ажиллагаа доголдно, цалин хөлсөн доголдно, ажилчин ажиллаж чанартай хийхэ болно. Ингээд ийм хоорондоо бид нар яагаад харилцаа уялдаатай байж болохгүй юм бэ? Энийг яагаад ойлгохгүй юм бэ? Одоо би хүмүүст хэлдэг. За та нар 6 сарын турш яг бүх айл 100% төлбөрөөр төлчих. Тэгээд юма шаард. Шаардаад үнэхээр шаардлагатай 6 сарын хугацаанд энэ ажил үйлчлэгээ өөрчлөгдөөгүй чанаргүй хэвээрээ байвал ярилцъя. Магадгүй хариуцлага тооц. Энийг яагаад менеж хийж чадаагүй удирдлагын буруу юу? Эсвэл үнэхээр энэ хооронд ямар асуудлууд үүссэн бэ гэдгийг нь олж хар. Мэдээллийг ав. Тэгээд дараа нь удирдлагатай хариуцлага тооц. Тэгэхгүй өнөөдөр энэ юу ч хийдгүй гэдэг нөгөө л нэг сөрөг хандлагаараа хандаад юм хийдгүй юм чинь төлбөр төлөхгүй гэж байгаа. Төлбөр төлөхгүй болохоор ч нөгөө сөөг чинь яаж ажил үйлчлэгээ болох. Одоо сөөхийн даргаыг карманаас мөнгө гаргаад энийг ингэж гоё хийх ёстой гэж ярьж байгаа юм л да. Одоо жишээ нь манай сөөгтөр нэг 5-6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаарддаг юмыг өөртөө ерөөс огт судлахгүйгээр энэ чинь ийм хийчмээр байна. Энийг ингэчмээр энийг одоо болтол яагаад хийхгүй байгаа гэж байгаа. Уучлаарай энэ дээр чинь ийм хэмжээний хөрөнгө шаарддаг гэдэг байна. Манай энэ 10 гаруй сая төгрөгийн орлоготой сөөхөөс энэ 5 сая төгрөгийг шууд гарах боломж байхгүй. Гэхдээ чи яхаар дандаа тайлбар тавьдیں۔
Чи ер нь дандаа өөрийгөө өмөрдөг гэд метр харж байгаа юм. Тэгтэл би одоо тэр том сэдвэрийн карманаасаа гаргаж байгаа тэр юм хийх ёстой байсан юм байна л да. Одоо миний ойлгосноор. Тэр хүн ямар ойлголтоор тэр асуудлыг хөндөж гаргаж ирснийг би мэдэхгүй. Ерөнхийдөө иймэрхүү ямар ч ойлголтгүйгээр асуудалд ханддаг маш их хүн байна. Эн чинь өөрөө одоо юу гэдэг магадгүй хоорондын харилцаа, дээрэс нь энэ сүүхийн ажлыг хийх хүндрэлийг бий болгоод байгаа байхгүй. Хүндрэлийг тийм. Тэгэхээр ийм ойлголт айгуу тийм зөрүүтэй байна л гэж санаа шүү дээ. Одоо энэ хөрөнгөний менежментийн компани за ингээд хотгоноор ярих юм бол сөөх оршин суугч нарыг хүмүүжүүлдэг юм аа гэд. Тэгээд бид нар юуны Японы нэг юм орон сууц нэг сингл орон сууцны ингээд юм дотоод журмыг нь би авч орчуулад монгол хэлээс орчуулаад тэгээд ажиллаж байгаа хотгон болгон дээрээ тэр нөө дүрм журмыг нь бид нар авч явахыг хичээдэг л дээ. Тэнгүүд тэр дүрм журм нь ийм цуцаа. Сүү цацлаа цонхороо өрөхгүй монголчуудаа гэд ингээд тэр дүрм журам дээрээ бүр ингээд дагаж мөрдөх зүйлээ бүгдийг бичээд тэг ингээд юм хэрэгжүүлээд тэрэн дээр хяналт тавиад явмаар санагдаад идэв. Тэр нөгөө нэг японочдын хэлснээр нөгөө оршин суугч нарыг сөөх хүмүүжүүлнэ гэдэг талаас. Тэгэхээр бас л нөгөө хариуцлагын тогтолцоо, хариуцлагын механизм гэдэг. Чи миний эрхэнд халтж гин. Би яхаараа чамд ингэдэг юм гэдэг. Уг нь бол яг санаагаар болдог бол сөөхөд юм уу? Эсвэл магадгүй одоо өөрөө чинь ярьж байгаа энэ менежментийн компанид хариуцлага тооцох механизмыг нь бас л хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчмөр юм байгаа. Дээрэс нь одоо за цонхороо юм цацах бол одоо бас л нийгмийн соён гэгэрүүлэх энэ нийгмийн массыг бид нар яаж энэ их хотын соёлд сургах вэ? Одоо бүгдээрээ гадаад явахаар айгүй гоё очролдог. Биенээсээ зайтай. Монголд орж ирэхээр л яачаар юм тий гадаад очихоор энэ дэр тэгэхээр угаасаа л манайд ер нь хаа сайгүй механизмгүй болчиход байна. Хууль эрх зүйн механизм хөшүүрэг тэрийг хэрэгжүүлэх одоо эрх бүхий субъектууд байхгүй болчиход байгаа. За сөөх төрсөн бол байнгын тийм ээ. За ер нь Улаанбаатар хотод тулгамж байгаа тэр асуудал сөөхийн асуудал яг ижилхэн түвшинд л байна л да. Энэ дээр тэгэхээр би одоо улс төрсөн болчих үед энэ төр засаг маань нэг жаахан анхаарал тавиад өгөөсэй. Оршин суугч нар бид нар дээр орж ирээд одоо тэр засаг даргын тамгын газар ч юм уу засаг даргадаа ингээ орж ирэхээр юу гэж ярьдаг вэ гэхээр сөөхөл асуудал ярьдаг. Миний орц муухай байна, миний орц эвдэрсэн байна, дээврийн мэнд засаад өгөөч, хүүхдийн тоглоомын талбайг янзлаад өгөөч гэдэг дандаа сөөхийн асуудал ярьж байна. Тэгэхээр энэ хүмүүс сөөхөөсөө л эхлээд одоо энэ Улаанбаатар хотыг цэгцлэх ёстой юм байна л гэж би хараад байгаа байхгүй. Зөв. Ерөөсө иргэдтэй нүүр тулж байгаа, иргэдийг хариуцлагажуулах хамгийн тэргүүн фронт дээр байж байгаа сөөх байхгүй юу. Тэгэхээр одоо бүгдээрээ яг үнэ хэлээ би ч бас бодод л байна. Яаж энэ оршин суугч иргэдийг хотын соёлд сургах вэ? Гадаад очихоор ямар байдгүй Улаанбаатар хоттой үржээр яг тийм байх ёстой соёлд сургах хамгийн анхны шатны нэгж чинь сөөх учраас энэ дэр бид нар ямар арга одоо механизм ашиглах вэ? Ямар хуулийн одоо хууль эрх зүйн орчмыг бүрдүүлэх вэ? Энэ маш том асуудал болох байх. Магадгүй цаг хугацааны асуудал гэж би бас бодож байна. Тэг яг үнэн танийтай би санал нэг цаг хугацааны асуудал ер нь бол байгаа. Би одоо амирхандаа л одоо оршин суугч нартай хуулийн өнцгөөс нь аль болохоор тайлбарлах гэж оролддог. Зарим оршин суугч нар тэгдэг шүү дээ. Чи хууль ярьж бид нарыг дамтлах гэдэг хэм бэ гэж. Тэгэхээр бид нар одоо хаана амьдрах гэдэг юм бэ? Яг яах гэдэг юм. Эсвэл би тэр үнийг яг өөрийнх нь хүсэж байгаа жунглийн хуулиар нь өөрт нь ойлгуулах хэрэгтэй байсан маа шин. Ийм ухамсаргүй одоо би бол мунхаг гэж хэлмээр санагддаг юм. Ийм мунхаг хандлагаар хотод бити амьдраач. Үүндээ би энүүгээр хөдөөгийнх нэг муухайгийн туйл гэж хэлэх гэж байгаа юм биш. Хөдөөд энэ хүмүүсүүдээс илүү соёлтой нийгэмшсэн ард түмэн Монголын ард түмэн зөндөө байгаа. Яагаад энэ хотын соёлыг дагж мөрдөж амьдрч чадахгүй байгаа юм бэ? Яагаад ийм их тийм зузаан давхарг үүсч вэ гэдэгт би айгүй харамсалтай. Надад амар харамсалтай. Тийм би бол яс ингэж боддتي. Яг ингээд юм биднэрт Улаанбаатар хотод амьдрах дүрм журм байхгүй. Тийм. Мэдээж нөгөө Монгол улсын 90 хүний эрх үүрэг байгаа. Тамхины хууль болоод биднэрт амар тийм нөлөөтэй байсан шүү дээ. Одоо ингээд дотор ерөөсөө хинч тамхи цаг хугацаагаа олсон. Цаг хугацаагаа нийгмийн хүлээлттэй байсан тийм ээ. Тэр шиг одоо уг нь хог хаягдлын тухай хууль байгаа. Тэгээд иргэнийг торгоно гэсэн байгаа. Тэнгүүд энэ яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Тэнгүүд нөгөө нэг сөөхүүд бүгдээрээ хогоо ингээ англи ялгаад ингээд аягүй сайхан ингээ ажилчин ингээл инфляц зэгцлээ тавьсан байна л да. Тэнгүүд нөгөө хог ачдаг компаниуд нь хурж ирэхгүй.
Яг ингээд нэг юм систем Яг ингээд юм алдагдaltaй болчиход байгаа байхгүй. Яг хүмүүс бүгдээрээ гоё зүйл хийхийг хүсээд идэг тий. Эн чинь нөгөө өөртөө чадна гэж бодоод энэ зүйлийг чинь хийгээд байгаа шүү дээ. Тий. Цөөхөн дарга нарыг яг үндэ бас хүндлэх хэрэгтэй. Эн чинь таны хэлдэг маш гоё үг байна. Иргэний зориг байхгүй юу? Би одоо гэдэг юм да энэ иргэд оршин суугчдын хандлагаас болоо би заримдаа харамсдیں۔ Би яах гэж энэтэй зуралдаад өөрийнхөө амьдралын 2 3 жилийг зарцуулж байгаа. Энэ хооронд би ямар ч юу ч одоо гэдэг би хувийн бизнесээ хийгээ явжсэн бол өшөө амжилтанд хүрсэн байх байсан. Боломж байсан. Тэгтэл өнөөдөр иргэний зориг гаргаад заах би үзээд талтыг. Чадхаасаа чадахгүй дэ хүртэл оролтыг. Аль болохоор болгоё бүтээ гэж явхад харлуулах гэдэг маш олон хүмүүсүүдийн өмнөөс одоо заримдаа би харамсдаг. Хэр би тэгээгүй байсан бол өөр хэн яаж хийх байсан болоо. За надаас илүү хийхийг би үгүйсэхгүй. За тэгвэл яг энэ асуудлуудаа тулгараад ирэхээр намайг шүмжилж байгаа тэр хүмүүсүүд над шиг хэмжээнд байж чадах байсан үгүй юу? Би бол ихэвчлэн үгүй байх гэж харддаг. Яг тэгвэл тэр хүмүүсүүдийн хандж байгаа хандлага нь өөрөө миний хэмжээний ачааллыг даах чадваргүй хүмүүсүүд харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яг нэгэнт зууралдаад энэ ажилдаа орооцолж эхэлснийх би энэ салбарыг жаахан ч гэсэн хөгжүүлчих юмсан. Яг өөрөө чинь хэлээд байгаа тэр хөрөнгөний менежментийн компани гэдэг юм уу магадгүй хууль ёсныхаа дагуу тэр ажил үйлчлэгийг нь чанартай хийж гүйцэтгээд сөөхөн удирдлагын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ мэргэжлийн байгууллагын гэрээ хийгээд тэгээ чанартай хийгээд хариуцлагатай байж чадах юм бол энэ байгууллага би бол хөгжөөсэй гэж бодоод байгаа. А дээрэс нь энэ байгууллага эсвэл магадгүй энэ сөөхөн удирдлага сүүх гэдэг байгууллагад жаахан ирэх мэдлийг нь олгоод өгөөсэй. Тэгэх юм бол бид нар магадгүй оршин суугч нар иргэдийг хариуцлагажуулахын тулд нэг тийм хөшүүргийг хэрэглэж эхэлнэ. Одоо өнөөдрийн хувьд бол бид нар төлбөрөж авах хөшүүрэг байхгүй шүү дээ. Гуйна. 6 сарын дараа шүүхэд өгнө. За тэрэнд нь маш их зардлууд гарна. Арай ч хөрөнгө нь хүрэхгүй байгаа суух дахиад шүүх рүү баахан бичиг цаас тэмдэгтэй оромж зардлууд чинь болох айгүй төвхтэй. Тэгэхээр энэ сүүхийг за одоо шинэ хуулиар бол энэ гэдэг батлагдах юм шиг байна. Ашгүй би энд бас тодорхой хэмжээр баярлалаа. Банкны мэдээллийн санд тий. Энд бас баярлаад байгаа юм. За дээрэс нь мэдээж энэ сүүхэн өөрөө хариуцлага хүлээх чадвар нь ямар байх вэ гэдгийг бас нэлээд одоо бодох, энийг бас нэг зохицуулалт хэрэгтэй юм шиг байна. Магадгүй нөгөө хин нэгэн хариуцлагагүй нөхөр орж ирж одоо өнөөдөр ч гэсэн тийм байгаа шүү дээ. Баахан самарч хайчаад чадамжгүй нөхөр гэсэн үг шүү дээ. Үндсэндээ чадамжгүй хүмүүсүүд баахан оролцоод одоо шүүхтэр очиод унж идэг. За магадгүй тэр хооронд энэ иргэд оршин суугчид нарын тэр үйл хөдлөх хөрөнгийн үнцийг унж байгаа. Тэгэхээр энэ бас өнөөдрийн хуулиараа сүүхийн даргаыг дундаасаа томилдог энэ манд заримдаа алдаатай харагдаад байгаа юм. Магадгүй чадамжгүй хүн гарч ирээд тухайн байгууллагыг унгачдаг. Сүүхийг одоо унгаачхаар тэр нь муу үг модуулаатай гэдэг шиг нэг удирдлага муу байгаад шүүх рүү шилжих ч юм уу ямар нэгэн байдлаар хариуцлагагүй үйлдэл гаргасан бол одоо 1000 сүүхийн нэр хүнд хүрээд байна л та. Тэгэхээр яг энэ дээр хариуцлагажуулахын тулд яах ёстой вэ гэдэг асуулт өнөөдөр гарч ирээд байна. Үйл хөдлөх хөрөнгөний академи барилга архитектурын сургуультай хамтраад бид нар яг энэ хөрөнгөний менежментийн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөллүүдийг нийлүүлж байгаа. Бид нар 24 цагийн хөрөнгөний менежер бэлтгэх сертификаттай сургалт зохион байгуулдаг. Одоо 4 удаагийн сургалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд нэг 120 орчим хөрөнгөний менежерүүдийг сертификатжуулсан гэх юм уу. Нэг талаасаа юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр сөөхийн дарга гэдэг маань, сөөхийн захирал гэдэг маань хөрөнгийг удирдах байгаа менежер хүн юм аа. Менежмент хийж байна гэд. Тэгэхээр нөгөө нэг ингээд ийм жоохон мэрэгжлийн болох талаас нь ингээд ийм хууль эрхцүүдээр ч гэсэн би оруулаагүй байл л дээ. Тий. Ер нь бол сөөхийн хууль шинжилсэн найруулга дээр бол их давуу талтай зүйлүүд зөндөө байсан. Ажилчдын усаа авах өрөө, ажилчдын нойлын өрөө, ажилчдын амрах өрөө гэд тийм гүн хотгонууд зөндөө байгаа штэ. Хуучин хотгонууд даа ялангуй. Сүүлийн үеийн гайгүй хотгонууд бол ингээд бүгдээрээ тийм зүйлээ анхаарч байгаа юм чи хүн ажил хийж байна. Тэ тэр тухтай хүмүүс ажиллахгүй болвол бас ингээд ажиллах хүчин бас ингээд тогтохгүй байна гэсэн санаа тий. Тэгэхээр тэр шинэ хуулийн дээр бол тэр ажиллах хүчнийг ингээд юм байртай болгоно гэж байгаа нь айгуу сайн. За тэгээд тэр төлбөр төлөлтийн асуудал байна тий. Монгол банкны мэдээллийн санд ордог тий. За тэгээд одоо мэрэгжлийн байх тухай би ингээд орох ёстой юм байна. Сүүхийн дарга нар за сүүхийн дарга боллоо.
За тэгэхээр та хөрөнгийн менежерийн менежментийн сургалтанд суугаад сертификат авчаач. Гэл тэр сургалтанд нь суучмаар санагдаад байгаа байхгүй. Тэрэн дээр нь бүх зүйлийг заагаад өгчнө. Тарифа тооцоолохыг нь одоо магадгүй санхүүгийн мэдлэгтэй хүн байх нь давуу тал л та. Тэгэхээр чи сүүгийн дарга болгон санхүүгийн мэдлэгтэй биш. Сүүхийн дарга болгон инженерийн мэдлэгтэй биш. Сүүхийн аль байхгүй. Тийм. Тэгвэл тодорхой хэмжээнд энэ барилгыг удирдах байгаа хүн чинь мэдмээр байгаа байхгүй. Тий. Дээврийг мэдэх хэрэгтэй, дээврийн насжилтыг мэдэх хэрэгтэй, тий? Лифтний насжилтыг мэдэх хэрэгтэй, хуримтлын сандаа хичнээн төгрөг хураах ёстой, хуримтлын сангаа заавал хамгаалж авч үлдэх тактикийн хүртэл, тий? Гэдэг менежмент талаас нь ингээд зааж өгөх ёстой юм байна гэж бодоод тэр сургалтыг хийсэн. Маш үр дүнтэй томоохон барилгын компаниуд аюул хүмүүсээс олгосон. Одоо түрүү жил жишээ сүүхэн дээд зөвлөлөөс нэг сургалт зохион байгуулагдаад бас тодорхой хэмжээгээр сертификатжуулсан. Буюу сүүхэн удирдлагуудын чадамжийг нь одоо шалгах одоо бас нэг цензур тогтоох гэдэг шүү дээ. Бид нар бас шалгалт авч байгаа тодорхой хэмжээгээр бид нар уншин судлан маш олон төрлөөр нь тэрийг яг өөрөө чинь хэлдэг яг үнэ. Угаасаа энэ дээр хариуцлах хүлээх чадвартай мэрэгшсэн маягийн хүн байх нь магадгүй цаг хугацааг хэмнэнэ. Тийм ээ. Олон талын мэдлэгтэй. Тэгэхээр одоо яг өнөөдрийн хуулиараа магадгүй шинэ батлагдах хуулийн дээр ч гэсэн бас л адилхан заалттай явж байгаа. Яг гэвэл нөгөө иргэн хүн өөрийнхөө төлөөллийг сонгох эрхээ эдлээд удирц зөвлөх хяналтын зөвлөлөө томилоод энэ дээр тодорхой хэмжээгээр маш хариуцлагатай хүмүүсүүдийг оруулаад тэгээд удирц зөвлөл нь сүүхийн дарга томилно. Сүүхийн дарга томилох гэхээсээ илүү одоо би магадгүй танаа энэ сургалтанд нь суугаад мэрэгсэн хэмжээний удирдлагаар хангагдаа явах эрх нээлттэй л орж ирж штэ шинэ хуулиар. Энийг бол би үгүйсгмээргүй. Энэ бол байж болох асуудал. Одоо зүгээр тэр компани тэгтэл магадгүй яг энэ дээр бас дахиад нэг хууль өргөцсөн нэг тийм уялдаагүй асуудал гарах байх. Юу вэ гэхээр одоо тэр мэрэгсэн одоо сүүгийн дарга гэдэг хүн орж ирж штэ танай байгууллагаас жишээ. За одоо жишээ нь уянга манай сүүхийн даргаар орж ирлээ. Манай удирц зөвлөл өөртөө ч гэрээ хийлээ. За өөрөө бол цалингаа аваад явна. Тэгтэл танай байгууллага яах вэ? Танай байгууллага ашигтай ажиллах ёстой гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Тэгэхээр энэ дээр энэ хоорондоо уялдах боломжгүй юм шиг харагдаад байгаа юм тийм ээ. Би дотроо бол хариуцлагатай, эргээд хариуцлах хүлээх чадвартай хувь хүн байсан дор бол байгууллага байсан дээр гэж бас хэлмээр санагдаад байна. Тэгэхээр энэ хоорондын уялдааг яаж зохицуулах вэ гэдэг л бас цаг хугацааны асуудал. Тийм, одоо яг уу манай дээр бол одоо ингэ саналууд ирдэг. Одоо манай хотхныг тэг менежментийг нь аваад яваач гэд хит хитэн хотхнуудаас ингэ санал ирж байгаа. За тэнгууд бид нар тэр болгоныг жишээ нь авах боломж байхгүй байгаад байгаа. Яг уу ер нь санаа нь бол яаж явах вэ гэхээр бид нар аутсорсингийн үйлчлэгээл үзүүлчихэж байгаа. Одоо сөөх дээр нь захирал нь байна. Нэгтлэн байж болно. Бид нар мөнгө хураалтанд оролцохгүй. Оршин суугч нартай бид нар тулахгүй. Бид нар сөөхийн дарагтаа ч юм уу удирдах зөвлөлтөд нийлээд бид нар сөөхийн тарифа тооцоолоод хурааж одоо зарцуулах эрх нь танах. Яг энэ нэг дээр даатгалын компани яг зөв. Даатгалын компани хүртэл бас бид нар тийм санал тавьж байгаа. Та нар нэг оршин суугч нэг айл дээр 2500 төгрөг нэмчихэлтэй. Тэгээ бид нар айлуудыг чинь тодорхой хэмжээний эрсдлийг нь хариуцаад явна гэж байгаа. Яг наадахтай ч адилхан танай байгууллага сүүхэн төлбөрийг нь батлахдаа өөрсдийнхэн ашгийг сүүхэн төлбөр дотор уялдуулад оршин суугч нар гар үргэлжлэх ёстой шүү дээ. Тэгэхээр захирал нь тэнцэн цалингаа авна. Танай байгууллага нөгөө айлуудаасаа менеж хийсэн ажил үйлс авна. Буюу ерөнхийдөө тэр захирлын зөвлөлт туслах үйлчлэгийг явуулах гэдэг шүү дээ. Магадгүй захирлыг мэргэжлийн байгууллагатай холбож өгөх. Энэ одоо ажил үйлчлэгээний зардал магадгүй ашиг гэдэг юм сүүхэн төлбөр дотор л оруулаад оршин суугч нараар батлуулчих болчих гэдэг шүү дээ. Ер нь бол яг хөө тэгж явбал илүү зөв юм байл л дээ. Яг хөө тэгээд би одоо ингээд манай багийнхан бол одоо ингээд 10-аад жил бид нар энэ салбарт ажиллаа. Тэ одоо зөндөөл алдлаа, зөндөөл онлоо тэ. Тэгэл яг энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ингээд олон талт ингээд ажлуудыг хийгээд явж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ өрөөнд ер нь бол тэр айгуу тийм зөв байсан. Тэгээд мэргэжлийн байгууллага ороод жишээ нь би бол шууд тэгж хэлмээр санагдтыг. Мэргэжлийн компани ороод илбэтсэн юм шиг бид нар тэр асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад вэ гэхээр нэгэнд тэр одоо хотхон тий магадгүй 5 жил 10 жил одоо хуримтлын сан байхгүй тий оршин суугч нарын 60% нь төлбөрөө төлдөг 40% нь дайгдаж амьдардаг тий тэгээд битүү өртөө битүү авлагтай одоо жишээ нь би нэг хотхонтой ингээд уулзалт хийхэд 900 сая авлагтай тэрбум 200 сая авлагтай
тийм хотхнууд байна штэ. Тэгэхээр тэр хэмжээнд явцсан ямиг би сайжруулахын тулд одоо ингээд ийм илбэтсэн юм шиг би чинь шидэт тохиортой юм шиг шүү дээ. Тэгэхээр тэгж бол зохион байгуулж бас чадахгүй. Би танаа энд одоо энэ үйл ажиллагааг чинь мэдээж энэ олон улсын жишгээр явж байгаа. Монгол улс ч гэсэн хизээ нэгэн цагт энд хүрнэ. Би энийг бол дэмжиж байгаа. Хотгон хорлоод үүсч чинь энэ дээр иргэдийн соён гэгэрүүлэх тал дээр яаж ажиллах вэ? За дээрэс нь хамгийн гол асуудал нь юу гэхээр энэ барилгын чанарын асуудал. Би энэ сүүхийн дарга болсноос хойш барилгын чанар гэдэг юмтай ерөөсөө хэдэн жил ноцолж маш сайн ойлгосон. Барилгын компаниудыг хариуцлагажуулах, энэ араас нь хариуцлагын тогтолцоо механизмыг нь бүрдүүлэх, энэ барилгыг хүлээж авч байгаа улсын комиссийг бас хариуцлагажуулах. Тэгээд иргэх холбоо, уялдааг нь сайжруулах тал дээр одоо бас нэг ер нь одоо энэ залуучууд маань одоо та бүхэн маань ч гэсэн энэ дээр бас нэг анхаарч хараасай гэж хүсэж байна. Яг нь ер нь бол та бүхний үйл ажиллагааг бол дотор бол дэмжиж байна. Монголчуудын хүлээлт бас байгаад байгаа энэ дээр. Түрүү нөгөө тамхины хуулийг маш хурдан хэрэгжүүлж чадсан гэдэг шиг өнөөдөр бүгдээрээ соёлтой хотын иргэн, соёлтой цэвэрхэн амьдрий гэдэг хүлээлт маш олон иргэнд 90-80-90% нь байж байгаа. Тэгэхээр үлдсэн 10% бид нар засчих юм бол 80-90% чинь тэднийгээ дагахгүй соёлтой талаад байгаа явчихна. Тэгэхээр бид нарын соён гэгэрүүлэх ажиллагааг л маш хурдан хэрэгжүүлж энэ Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулж орчин үеийн жишг бусад дэлхийн улс орнуудын жишгтэл хөргмөр байна л да. Тэгэхээр яг энэ тэргүүн фронт руу ингээд та бүхэн бас хараад энэ лүү орж байгаа бол би энд бол бас дотор баяртай хүлээж авч байна. Тэгээд та бүхний үйл ажиллагаа бас бүтэх болов гэж бодож байна. Сайхан болоосай гэж хүсэж байна. Баярлалаа. Сүүхийн дарга нар барилгаа одоо тэр барилгын компаниас хүлээж авахдаа маш нарийн хүлээж авах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэг яг хоо ингээд би өөрөө сөөхтөө бас ажиллаж исэн, өөрийнхөө амьдарч исэн хотхны. За тэгээд нөгөө нэг юм яг энэ салбарт ингээд юм орох болцсон юм шиг л одоо ингээд би ингээд баг ингээд яг бүх зовлонгуудыг мэдээд байгаа байхгүй. Тэгэнгүүт сөөх байгуулагдлаа. Барилгын компаниас арай нэг тийм мэрэгжлийн төвшөнд барилгаа хүлээж авмаар байгаа юм. Таны нөгөө барилгын чанар ярьж штеп. Тий. Яагаад вэ гэхээр одоо сүүхийн дарга нар яг хаа магадгүй та сайн байсан байж болно. Өөр хүмүүс сайн байдаг байж болно. Тэрийг ерөөсөө үүсгэх юм байхгүй. Дийлэнх олонх нь юу гэж хүлээж авдаг вэ гэхээр тий. За дээвэртэй гарч үзлээ. Лифт маань ажиллаж гин. Тий. Тэгээд нөгөө юу ингээд одоо хүүхдийн тоглоомын талбай дээр 3 сандал байна. За нэг ангиллын ялгадаг хогийн цэг байна. За тэг гэл ингээд яг тэр хөрөнгөөр хүлээж авдаг. Барилгын компаниасаа тэр сөөхийг байгуулсан одоо тэр хүмүүс барилгаа маш нарийн хүлээж авах хэрэгтэй. Эрг шуурга одоо бүх юмыг маш нарийн хүлээж аваад барилгын компаниасаа тэгээд тэрнээсээ хоошоогоо ингээд ийм урт удаан хугацаанд тэр ингээд арчилгаа туртлагаа хийгээд явах хэрэгтэй юм байна л гэж харсан. За улсын комисс хүлээгээд авцаа актанд байна гэхээр л би итгэж байгаа. За комисс бол өстой маш шударга ажилласан байх гэж найдсан. За комисс бол яг үний хэлэхэд мөнгөөр л ажилдаг. Шулуухан хэлэхэд. Өөрсдөө ч нуудгүй. Тэгмээ тэр улсын комиссийнхан бол баг чи чаддсан бол нотолж байгаа. Гэтэл юм ярьж байгаа юм л да. За яах вэ? За энэ бол миний асуудал биш. За би өөрийнхөө хотгон дээр улсын комиссийг шалгуулъя гэж жүгжсэн барилгын компанийг шалгуулъя. Одоо би жишээ нь өөрийнхөө хотгон дээр 95 бичиг явуулсны дийлэнх нь 60-70 нь баг магадгүй барилгын компанитай холбоотой асуудлууд. Би бүхий л мэргэжлийн байгууллагууд руу хяналт шалгалтын байгууллагууд руу хандсан. Хороо, дүүрэг, нийслэл одоо Нямбатар дарга хүртэл рүү хандсан. Ямар ч хариу байхгүй. Энэ дээр хинч хариуцлага тооцдоггүй. За миний алдаа тухай тийм байсан. За тэгэнгүүт энэ нэгдүгээр эхлээд би барилгын зураг олж авах хэрэгтэй, манай акт олж авах хэрэгтэй. За барилгын зураг олж авах гэсэн чинь улсын архивын газар, ерөнхий газар өгөөд аваад тэд нар чинь зүгээр дуртай үедээ аваад дуртай үедээ өөрчлөлт буцаад хийчихдээ юм байна. За авчлаа. За барилгаа хүлээж авъя гэсэн чинь хүлээлгэж өгдөг бай. За ингээд сөөх хүлээлж авъя гэсэн чинь өмнө нь нэг ашиглалтын компани гэж нэг тийм хууль зөрчсөн нэг ашиглалтын компани гэдэг нэртэй компаниар сөөх үйл ажиллагаа явуулж хагаад тэд нарт хүлээлгэж өгсөн шүү дээ гэж яриад. За нөгөөдөл нь хүлээж аваагүй л да тодорхой. Тэгэнгүүтээ ингээд хоёр байгууллагын дунд яс хайсан байдалтайгаар нөгөөх нь авсан нөгөөх нь өгсөн ингээд бид нар аваагүй нөгөөх нь болохоор бид нар хүлээлгэж өгсөн гэж яриа. За бид нар тэгвэл өнөөдөр оршин суугчдаас байгуулагдсан хууль ёсны суух барилга хүлээж авъя гэхээр ирэхгүй хүлээлгэж өгсөн. За ингээд үндсэндээ тухайд би өөрөө шинэ байсан барилга хүлээж авах процесс олигтой явагдаагүй. За энэс давхуулаад улбаатай хэвчээ маш олон хүндрэлүүд гарч ирж байгаа. Одоо өнөөдөр хүртэл дуусаагүй асуудал зөндөө байна. За одоо би зүгээр өөр нэг хажуугийн хөрш шотхон дээр харж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр за одоо ерөөс эхнээсээ сөөх маш цэвэрхэн цэгцтэй хууль ёсны дагуу явах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ дээр барилга хүлээж авахад
барилгын нийслэлийн хяналт шалгалтын газрын одоо тухайн одоо гэдгийг салбарын хариуцсан инженер танцуг хамт явж хүлээлцэнэ. Би бол одоо жишээ нь өргөх механизм хариуцсан инженертэй хамт явж хүлээлцэнэ. Барилгын одоо үндсэн хийцийг хариуцсан инженер ч гэдэг юм тийм ээ. Энэ инженертэй хамт явж хүлээлцэх буюу түрүү өөрөө чиг хэлдэг мэрэгжлийн хэмжээд хүлээж авъя гэдгийг дээр одоо би хариуцлага эргээд бодогдох учраас тэр байгууллагын хүмүүсүүдтэй хамтарч хүлээж авна. За тэгээд алдаа дутагдал байвал зөвшөөрөлтийн 1 жилийн хугацаанд дотор энийг засах янзлуулах ёстой. За зөвшөөрөлтийн дараа комисс дахиж ажиллаад актаа үлдээд за дутуу юмнууд байвал тэрөөс 3 жилийн хугацаа үргэлжлэнэ. Яг хууль ёсныхын дагуу хэмжээнд явуулах гэж би оролдоод байгаа юм. Энэ дээр хэр би жишээ нь өөрөө та бүхэнтэй адилхан мэрэгжлийн байгууллага байсан бол би бас арай илүү даацтай цаашаа харагдах болов, иргэд оршин суугч нарт даацтай харагдах болов гэж би бодоод байна л да. Зөв яг энэ талаар хэдүүлээ дахиж ярилцах юмнууд нэлээд гарах юм шиг байна. Тэгэхээр ерөн зөвөр улсын комиссийг нэгдүгээр чанаржуулмаар байна. Хоёрдугаар барилгын компаниуд дээр хариуцлагажуулах ямар арга механизм, хууль эрх зүйн тэр зүйл заалтуудаа хэрэгжүүлээд өгөөч гэж хүсмээр байгаа. Ерөөсөө л энийг хянах байгууллага буюу дахиад нөгөө тухайн салбарын одоо төрийн байгууллага ажиллаа хийхгүй л байна. Тэгэл энэс чинь болол маш олон оршин суугч нарын ирэх ашиг хөндөгж байна. Энэ олон оршин суугч нар чинь дахиад нөгөө хууль эрх зүйн мэдлэг байхгүй болохоор бүх юмныхаа төлөөллийг сөөх гэж хараад одоо сөөхөө чи яасан муу байшин барьсан бэ гэж дайрч штэ. Ийм инэттэй байхад одоо юу гэмэрч юм дээ хэлэхгүй голддог шүү дээ заримдаа. Үнэ. Би муу байшин барьсан, муу одоо тоног төхөөрөмж суйрлуулсан. Олон загнуулна шүү дээ ер нь. Харин тэгэхээр нөгөө оршин суугч нар ч гэсэн ингээд ийм барилгын компани одоо чанартай гүйцэтгэлийг одоо жишээ нь сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо захиалгын гэрээн дээрээ яг ямар шал авж байгаа, яг ямар дээвэр те миний байшин барилга яг ямар юм бэ гэдэг зүйлийг одоо маш сайн мэдлэгтэй болоосоо гэж хүсэж байгаа байхгүй. Муха кейсүүд байна шүү дээ. Одоо те ингээд бид нар ингээд дандаа нэргсэн хойно хашгирж яадаг те ингээд лифтнээс хүүхэд унаад өнгөрч чинь сая ингээд бас нэг хотхны лифт ингээд унсан байна гэл ингээд те энэ асуудлууд гарахгүй байх ёстой шүү дээ. Уг нь бол тий. Уг нь бол гарахгүй байх ёстой. Тэнгүүд гарахгүй байхын тулд тэр хүмүүс бас юм хийх ёстой шүү дээ. Өөрөөр хэлсэн тэр тухайн бүсийг хариуцсан одоо менежментийн компани гэж ярьлаа шүү дээ. Энэ менежментийн компани маань бас л одоо тэр тухайн барилгын компани тухайн төрийн байгууллагатай харилцааны хоорондын уялдаа хууль эрх зүйн орчин гэнэл бүрдүүлэх тал дээр та бүхэн бас анхаарал ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Энийг ч гэсэн бас нэг хууль одоо байгуулах хууль батлагч нар маань бас олж харж байгаа байлгүй гэж та. Иргэд буюу ерөөсөө энэ Улаанбаатар хотод тийм ерөөсөө Монгол улсын иргэн үндсэн хуулийн заасан эрхээ эдлэх боломжгүй ийм байгаад байхад энэ хамгийн ихний ээлжийн одоо монголчуудын одоо үйл хөдлөх хөрөнгө одоо 1 номерын том одоо амьдралын баталгаа шүү дээ. Дандаа л байшин худалдаад аваад байхгүй шүү дээ чинь. Энэ том амьдралын баталгаа буюу энэ том эрх ашгийг ингэж их хөндөгдөд байхад энэ хууль батлагч нар маань энэ мэрэгжлийн хяналтын байгууллагууд маань жоохон чанартайхан ажиллаад өгөөсэй. Дээрээс нь одоо яг та бүхэн шиг ийм мэрэгжлийн байгууллагууд үүсэд ирвэл бас арай магадгүй хин нэг сүүхэн дарга гэхээсээ илүү байхыг ч үгүйсэхгүй шүү дээ тий. Иргэдийн төлөө арай илүү хуулийн этгээд гэж явна ч гэдэг юм уу тий. Тэр утгаараа арай илүү хоорондын харилцаа уялдаа холбоо сайжраад тэр тухайн гарсан алдаа дутлагдлыг засах цаг хугацаанд ч гэсэн хурцсах болов гэж бодоод л байна л да. Ярих юм угаасаа ингээд би бүр тантай айгүй их ярих байх гэж угаасаа бодсон. Тийм ингээ өнөөдөр ингээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тийм ингээд ялцчгүй одоо манай одоо контентын маань гол сэдв энэ өөрөө. Тийм тэгээд хотхны соёлоос хотын соёл үүснэ гэдэг урайгаа би хэлээд өнөөдрийнхөө дугаарыг ингээд өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.